Мгм. За 22 оны 7 сарын GLBT байгаа. Ингээд явчихин. За ерөнхийдөө бол би сонголтууд болон асуулт дээр гарч ирж байгаа аль болох шинэ өгнүүд юу вэ бүгдийг нь тайлбарлаад явчих гэж бодож ийн өнөөдөр. За бүр эхнээс нь яваа. За мунда ичээ те. За мунда ичээ нь болохоор эрдөөсөө та хэдийн ханзны чинь юг шалгах гэж байгаа. Хэр сайн ханз мэдж гин гэдэг чинь шалгах байгаа. Тэгэхээр эхнийх нь нийтүүд харах юм бол ерөөдөө ханзын мэдвэл шууд шууд дугуулад явчих хэрэгтэй шүү дээ. Тэгээ цаг алдахгүй тул. Гэхдээ би өнөөдөр болохоор жоохон тайлбарлаад явъя гэж бодож байна. За бүр эхнээс нь болохоор Соно Тоожино Киоко Амарина гэж байна тий. За Тоожи гэдэг маань болохоор тоо гэдэг чинь уусаа тэр гэсэн утгатай шүү дээ. Ерөнхийдөө бол туутын буюу одоо яг тэр уг дэлгүүр гэсэн утгаараа орж ирдэг тоотын. Яг тэрнтэй адилхан туужи гэдэг манаас болохоор тухайн үе, тухайн цаг мөчид гэсэн утгаар орж иж байгаа байхгүй. Тэгэхээр цоноо тууж нөө киоку. За киоку гэдэг маань өөр ямар утгатай юм бэ гэхлээр ерөнхийдөө бол дурсамж энэ төр гэсэн утгаар орж ирдэг тий. Дурсамж одоо ой санамж, дурсамж гэсэн утгаар орж ирдэг. Тэгэхээр ханзан нь болохоор ингэж бичигддэг байхаа нэ. Тэгээд зөв хариулт нь болохоор 4 нь болж байгаа. Тэгэхээр нэгэсэндээ те тэр үеийн дурсамж олны Киоко Амарина гэхээр нэг их байдаггүй гэж байна тийм ээ. Нэг их байдаггүй гэсэн утгаар орж ирж байна. За өөр яг хуу Кироку энэ төр манайха өөр өөрсдийн гэсэн утгатай. Одоо жишээ нь Кироку бол бид нэр аягүй сайн мэддэг штэ тий. Нөгөө нэг рекорд хийх, тэмдэглэл хийх, Кирокуга ару гэх юм тий. Тийм одоо юу байдаг. Тийм тэмдэглэл байдаг, тийм рекорд байдаг гэсэн утгаар энэ Кироку маань орж ирдэг. Ханзан нь болохоор тэг ингэж орж ирж байгаа. Року гэд. Року он гэдэг дээр орж ирдэг. Року бичиж авах. Дуу бичиж авах гэдэг дээр орж ирдэг. Року тийм ээ. Року орж ирдэг. Кироку. Рекорд тэмдэглэл гэсэн утгаар орж ирж байгаа. За энэ Киоку. За энэ Киоку бас энэ хоёрын шинэ үгэнд гарч ирээд идэв шүү маань. Киоку. За Киоку гэдэг нь болохоор ханзан юм байгаа. Бидний нөгөө нэг мэддэг юун дээр орж ирдэг. Сентаку энэ дээр орж ирдэг. Энд чинь сээр уншдаг байхгүй юу? Тэгэхээр Киоку гэдэг маань болохоор цэвэрхэн энэ төр гэсэн утгатай маань цэвэр ариун гэсэн утгаар орж ирж байгаа. Киоку. Энэ айгүйх ариун ус энэ төр гэсэн дээр айгүйх орж ирдэг шүү. Энэ Киоку гэдэг. Тэгэхээр харах юм бол уртталт нь усны ханзтай, арталт нь болохоор цэнхрийн ханз орж ирж байгаа. Цэнхэр өнгөний ханз. За Кириоку. За Кириоку гэдэг маань болохоор ирч хүч гэсэн үг. Ки тэгээд рихгүй тий. Ки тэгээд рихгүй ирч хүчийг ханзаараа дууддаг гэсэн үг. Кириоку ирч хүч. За цаашаа явах юм бол Маэда-санがそんなに偉い人だとはあまり知りませんでしたгинэ. За энэ бол偉いте偉い.偉い. За偉いгэдэг маань болохоор агуу гайхамшигтай энэ төр гэсэн утгаар орж ирж байгаа тий. Бас хүүхдүүдийг энэ төр ч гэсэн хэлэхдээ хүмүүсийг ч гэсэн магтахтаа偉いнэ гэдэг японочд магтаад идэг штэ тий.偉い. За 偉い人だとあまり知りませんでした. Буюу одоо тийм мундаг агуу хүн гэж эсвэл юу гэдэг ухаалаг хүн гэж ерөөсөө мдэггүй гэсэн утгаар орж ирж байна. За энэ дээр бидний бас мэддэг хүнүүд орж ирж байна л да. Жишээ нь сүгөө юм тий. За сүгөө гэдэг маань бас мэдээж бид мундаг тий сүгөө мундаг гэсэн утгаар орж ирдэг. Кашкой гэдэг маань болохоор мэдээж ухаантай гэсэн утгаар орж ирдэг тийм ээ. За сүрүдой гэдэг маань болохоор хурц тий хурц одоо үзүүртэй гэж бид нар мэддэг штеп. Үзүүртэй хурц гэсэн утгаар орж ирдэг. Бас өөр нэг утгаараа сүрүдой хто гэхээр тийм соргог хурц хүнийг бас илэрхийлдэг шүү заяа. Тэгэхээр яг энэ ханснуудыг хэдүүлээ хираганагаар айгүй хардаг ч гэсэн ханзаар айгүй мэддэггүй байж магадгүй. Одоо шинэ кашкогийн ханз болохоор ийм байгаа. Доро хясааны ханзтай ашгүй гэдэг ийм ханз харагддаг. За энэ бас ханзан дээр гарч иж магадгүй. За сүгөөийн ханз бид нэр хираганагаар айгуу сайн мэддэг мөртлөө ханзаар нь сайн мэддэггүй. Сүгөөийн ханз болохоор ийм байдаг. Эхнэр гэдгийн урталт эхнэр гэдгийн ханзтай адилхан баастай тэгээ цума. Эхнэр гэдгийн урталт ийм хоёр зураас байдаг. Сүгөө буюу одоо мундаг гэсэн утгаар тий. За дараагийн сүрүдой. За сүрүдойн ханз болохоор бас манай гарч иж магадгүй шүү энэ тий. Урталт нь болохоор нөө арт мөнгөний ханзтай. Тэгээд арталтаа ийм ханз орж ирж байгаа. Сүрүдой. Хурц, соргог энэ төр гэсэн утгаар орж ирж байгаа. Зя. За дараагийнх нь болохоор Ваташи га шигото но ханаshi o хажиметара
Нишида сан но за энийг болохоор киген гэж уншдаг шиг санаж байна. Кигенга варуко натта гинэ. Кигенга варуко натта. За энэ болохоор зөв хариулт нь болохоор хэдүүлээ энийг хэдүүлээ нэг хийлүү яла. Чин санагдаад ах юм. Тутааны гэж нэгэн шүү заяа. Тутааны. Тутааны. Энэ бас дүрмээр айгүйх гарч ирдэг. За би те өөрийнхөө ажлыг ярьж эхлэхээрээ за яг энэ тутааны гэдэг нь болохоор ямар утгаар орж ирж байгаа юм бэхээр тэгмэгц, ингэмэгц. Энд чинь хавд та тутаан гэдэг дээр бас орж ирдэг шүү дээ, тэ? Тэгмэгц, ингэмэгц гэсэн утгаа энэ гурын дүрм дээр. Тэгэхээр өөрөө бол шууд тэгмэгцээ одоо нэг хийсэндээ ярьж эхлэнгүүтээ нишидэ сано кэгэнга варуко натта буюу одоо тэ нишидэ сангой кигэн буюу ааш зан гэсэн үг. Кигэн. Эхнийх нь ки тэгээд артлынх нь болохоор ген гэдэг нь болохоор ааш зан гэсэн. Ааш зан сэтгэл санаа гэсэн утгаар орж ирж байгаа. Ааш зан сэтгэл санаа гэсэн утгаар орж ирж байгаа. Тэгэхээр юу гэж би одоо юуны гэсэндээ тий өөрийнхөө ажлын тухай ярьж эхлэнгүүт яаж нишита сангой одоо киген буюу ааш зан нь варуко ната гэхээр муу болсон гэж байгаа байна шүү дээ. Муу болсон. Тэгэхээр энэ дутаан гэдэг маань болохоор тэгмэгц, ингэмэгц гэсэн утгаар тэр даруйд шууд энэ төр гэсэн утгаар гарч ирж байгаа. За дараагийнх нь ютаны гэдэг бол үг байхгүй байх. За тан тууны гэдэг нь болохоор түүнчлэн эсвэл илбэг энэ төр гэсэн утгаар байна шүү. За юу. Түүнчлэн, илбэг, тан тууны. Гэтэ энэ хоёр нэг ашиглагдаад байдаггүй. Яг хөө тэгээд бичээд авчихсан зүгээр. За тан тууны бол ашиглагддаг шүү дээ. Тан туу гэдэг чинь нөгөө нэг хариуцагч гэсэн утгаар тий тан туу хариуцагч. Тэгэхээр тан тууны гэхээр юу гэдэг юм те нэг нөхцөл авахаар хариуцагч гэдэг ч юм уу тийм ээ. Тан туу гэд ханз нь болохоор тэгээд тоо тан туу тий. За ингэж орж ирж байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор дөрөв нь орж ирж байна. За speech taikai no shikai o за энэ бас айгүй ашигладаг цүтомеру гэдэг ханз орж ирж байгаа. Цү то мэру. За цүтомеру гэдэг нь болохоор нөгөө нэг шигото сүрүү интерес юугаар ялгаатай юм бэ гэхээр ямар нэгэн одоо үүрэг дээр үүрэг гүйцэтгэх, алба хаших, ямар нэгэн компанийн доор одоо сэтгэл зүрхээ зориулж юу гэдгийг те алба хашиж ажиллах нэг тийм нюансны ялгаа бол байдаг шүү заяа. Цүтомеру гэдэг нь шигото сүрүү гэдэг чинь зүгээр л ажиллах гэсэн утгаар орж ирж байгаа. Шигото сүрүү. Зя цүтомеру гэдэг ханз нь болох ингэж орж ирж байна тийм ээ. Жиа одоо нэг гимүү энэ төр орж ирдэг шүү хүмүүгээр уншигддаг. За дараагийнх нь болохоор садамеру гэж юм тийм үү. За садамеру гэдэг нь болохоор бас энэ хоёр дээр гарч ирдэг байна. Та нар харж илээс. Тогтоох энэ төр гэсэн үгтэй тэйээр орж ирдэг. Тэй. Садамеру буюу тогтоох, товлох, шийдэх. Яг уу шийдэх гэхээс илүү тогтоох, товлох энэ төр гэж монголоор орчуулбал зүгээр ах. За ямеру гэдэг чинь манайхаа хоёр ханцтай байдаг шүү дээ. Нэг нь болохоор ажил болох юм болох. Ажлаасаа гарах, ажлаасаа халагдах те ямеругийн ханц байгаа. За нэг нь болохоор зүгээр л одоо зогсох, болох гэж зүгээр те амьдрал дээр ашигладаг. Зогсох гэдэг ханц. Энэ те ямеру. Хоёулын ямеру гэж дууддаг. За матомеру бас манайхан мэдж байгаа ах те нэгтгэх гэсэн утгатай те. Матомеру. За яг хуу ханз нь хэцүү байж магадгүй. Ханц нь их хэрэглэгдээд байхгүй. Ерөнхийдөө бол хираганагаар ашиглагддаг. Яг хуу матомеру тоо гэд тоо нөхцөлд чижилчүүл яг зүгээр ах те. Нэг тэгвэл дүгнээд хэлвэл матомеру то бүгдийн дүгнээд хэлвэл энэ гэсэн утгаар орж ирдэг тийм ээ. За тэгэхээр энэ монголоор орчуулах юм бол speech taikai no shikai o tsutomeru гэхээр одоо юу гэдэг юм те speech буюу илтгэлийн taikai буюу одоо тэмцээний shikai гэдэг нь болохоор хөтлөгч гэсэн үг шүү. Хөтлөгч. Shikai o tsutomeru буюу одоо хөтлөгч хийж гинэ. Хөтлөгчийн өөрийг гүйцэтгэж гинэ гэсэн утгаар орж ирж байгаа. За дараагийнх нь 5 тийм ээ. За 5 нь болохоор курева токубезуна за сузай де цукурарете иру сода. За энэ болохоор сузай гэж орж ирж байгаа тийм ээ. Сузай. За сузай гэдэг маань материал түүхий
эдийг хэлж байгаа. Түүхийн эд материалыг сузай. Түүхий эд материал. Угаасаа зай гэдээ ороод ирэхээр ерөнхийдөө бол материал гэсэн утгаар орж ирдэг штэ тий. Зай. Тэгээ өөр зай ч зөндөө юм дээр орж ирдэг штэ. Тэгээ энэ дээр бол өөр. За юуч зэхлээс нийтүүлээ явчих. Суу зай гэж байна. За суу зай гэдэг нь болохоор манайхан 100 гэсэн үг шүү. 100 цуу зай гэж 100 одоо юу гэдэг хачир гэж хэлдэг те манай монголчуудаас хачирыг хэлж байгаа цуу зай 100 хачир гэсэн утгаар цуу зай би түрүү нөөний зай гэдэг тэр бас нөө зайрио дээр орж ирж байсан те зайрио гэдэг чинь бас хоолны материал дээр орж ирдэг штэ тэгэхээр ерөнхийдөө бол энэ зай гэдэг маань ер нь бол материал гэсэн үг шүү за ер нь энэ яг энэ ханз нь бол хан тэр яг энэ ханз нь бол одоо материал гэсэн утга дээр орж ирдэг. За дараагийнх нь шуу зай байна тийм ээ. Шуу зай. За шуу зай гэдэг үг бол байхгүй. Сузай энэ өөрөө үг нэ. За шузай. За шузай. Энэ бас энэ хоёртой гарч ирдэг байна хаа. Тэгээд авчих. Шузай. Байршил энэ төр гэсэн утгаар орж ирж байгаа. Ханзыг харах юм бол уусаа харагдж байгаа ах тий. Шузай буюу байршил гэсэн утгаар орж ирдэг. Тэгэхээр энийг хэдүүлээ орчуулах юм бол Корева токубицу но сузайде цукурарете иру сууda буюу энэ бол токубицу буюу одоо тий спешиал буюу одоо онцгой сузай буюу материалаар цукурарете иру сууda буюу хийгддэг гэсэн утгаар орж ирж байгаа. За би бүгдийг нь устгалаа шүү. За дараагийнх нь Мундай 2 л орж ирж байна. За Мундай 2 дээр болохоор ялгаагүй ханзных нь дуудлагын хэдүүлэг үзнэ. Тэгээ зөв ханзыг нь таана тийм ээ. Таана гэж олон тий. За эхнийх нь Ицуноманика. За Ицуноманика тайёга ноботте ита гэж. За Ицуноманика. Ицуноманика гэдэг нь маань ерөнхийдөө энэ хоёрт бас маш их ашигладаг. Нэг л мэдхэд мдэггүй байхад гэсэн утгаар тий. Ицуноманика буюу нэг л мэдхэд мдэггүй байхад тайё буюу нар Ноботеита буюу мандсан гэсэн утгаар орж иж байгаа. Яг нь ноборо гэдэг чинь өөрөө дээшээ өгсөх, гарах, авирах энэ төр гэсэн утгаар орж ирдэг штеп. Гэхдээ энэ дэр болохоор тайо буюу нар мандсан гэдэг дээр орж ирж байгаа учраас мэдээж мандах гэсэн утгаар орж ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол мандах, дээшлэх гэдгийн ханз нь энэ дөрвөөс энэ ноборо гэж энэ орж ирж байгаа. Ноборо. Нар мандахад энэ ханзаар хэрэглэгдэх нь шүү дээ. Тайога ноборо. Ноборо. За эхнээс нь хэдүүлээ харъя. За энэ болохоор бидний мэддэг сару тий сару буюу холдож одох сатте гэж хийж ярьдаг сару тий сатте гэдэг энэ холдож одох гэсэн утгаар орж ирж байгаа. Холдож одох. За итатте гэж тий итару гэдэг нь болохоор хүрэх. Итару гэж бас энэ хоёр дээр айгүй харж ирдэг. Итару буюу нэгдүгээр бүлэг үг байна тий. Итару буюу хүрч очих. За яг очих гэж буруулчаад энэ хүрэх. Хүрч энэ итатте гэхээр хүрч хүрэх энэ гэсэн утгаар орж ирж байгаа. За дараагийнх нь болохоор тэрүү. За энэ нас манай энэ хоёр дээр гарч ирж шүү. Тэрүү. За энийг бас хараад мэдчихэж магадгүй. Өөрөө бол тийм гэрэл энтертэй бид нэр харж исэн тийм ээ. Тэрүү гэдэг энэ яг энэ өөрийнх нь үйл үг нь болохоор тусах, гялалзах энэ гэсэн утгаар орж ирж байгаа. Тусч гялалзах тэрүү. Тэгэхээр үйл үг нь тэттэй гэдэг ингээд тэлбэрлэн ингээд хуурж байгаа юм тий. Тэгэхээр таяог нөө буруу буюу 3 нь мандах гэсэн утгаараа зөв болчихж байгаа. За дараагийнх нь болохоор суйчоку гинэ. За суйчокуны за энэ боо гэдэг ханз байна. Боо. За зураас гэд хэтэл орчуулж болно. Боо ихгүй гэхээр одоо зураас зурах одоо тий шугам татах энэ гэсэн утгаар орж ирж байгаа. Шугам татах, зураас татах. Тэгэхээр суйчоку гэдэг нь өөрөө ямар утгатай юм бэ гэхээр босоо ихц нэгстэй ийм босоо ихц гэсэн утгаар орж ирж байгаа. Суйчоку гэж. Босоо ихц. Босоо ихц. Тэгэхээр энэ зөв хариулт нь 4. Чоку гэдэг нь угаасаа энэ чоку сэцүүд дээр орж ирдэг чоку аас тий. Чоку сэцүү буюу уршаа тий. Чоку сэцүү шууд гэсэн утгаар орж ирж байгаа. Тэний чокуг нь орж ирж байгаа. Тэгэхээр энэ уршлагын ханз нь болохоор ийм ханз орж ирж байгаа. Тэр эсэл суудаг ханз биш байх нь шүү дээ. Суй чоку.
Тэгэхээр энэ монголоор энэ өгүүлбэрийг юу гэж орчуулах юм бэ гэхээр сүй чакуны боо ихгүй гэхээр босоо шугам татах гэж орчуулсан зүг. Босоо шугам тийшээ ингэж татахыг хэлж байгаа гэсэн байна шүү дээ. За дараагийнх нь болохоор 8 нь орж ирж байна. За кеншу сэй о окей ирэрүү тамэни жукё о какухо сүрү хицуёга ару гэж. За жукё гинэ. За хэдүүлээ энэ өгүүлбэрийг нэглээд орчуулах гэдэг үзье. За кеншу сэй гэдэг маань дадлагчигч гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ дадлагч нарыг одоо окей ирээрүү окей гэдэг чинь болохоор авах гэсэн үг. Ирээрүү гэдэг чинь бас оруулах гэсэн үг тий. Одоо хүлээн авах гэж хэлэх юм уу тий. Хүлээж авахын тулд жукё. За жукё гэдэг маань болохоор тэгэл дараа нь ханзыг нь харъя. Какухо сүрү хэцүүгээ харав. Какухо гэдэг нь болохоор одоо бэлдэх, баталгаажуулах гэсэн утгаар гарч ирж байгаа. Бэлдэх, баталгаажуулах. Тэгэхээр жукё гэдэг маань өөрөө орон сууц болон орон сууц орон байр буюу ханзных нь хувьд аль нь зөв юм бэ гэхлээр энэ зөв. Жукё. Орон сууц байр гэсэн утгаар гарч ирж байгаа. Орон сууц байр. Тэгэхээр нэгсэнд орон сууцыг нь кеншүүсээ дадлагч нарыгаа хүлээж авахын тулд орон сууц байрыг нь одоо тэг бэлдэх юм уу одоо какухо буюу баталгаажуулах одоо хэрэгтэй шаардлагатай гэсэн юм үг болчихж байгаа гэсэн. Жукё. За яг хөө энэ дэр хүмүүс хамгийн алдах гад байдаг нь магадгүй жүү тахгүй байж магадгүй. Жүү тахгүй. За жүү тахгүй гэдэг маань болохоор юу гэсэн бас орон сууц гэсэн үг шүү дээ. Орон сууц гэсэн үг тийм. Орон сууц жүү тахгүй. Яг хүмүүсийн амьдардаг орон сууцыг хэлж байгаа. Жүү тахгүй. Энэ тахгүй ч өөрөө житаку энэ дээр орж ирдэг тийм. Таку, житаку буюу манай гэр. Отаку гэхээр танай гэр гэдэг тийм үү. Жи гэдэг энэ жи нь болохоор жибүний жи гэж орж ирдэг. Тэгэхээр хувийн байр энэ төр гэсэн утгаар орж ирдэг байхгүй тий. Тэр жүү таку гэдэг маань болохоор илүү одоо хувийн орон сууц гэсэн утгаар орж ирж байгаа. Хувийн одоо өөртөө гэр, миний гэр гэдэг шиг тий жүү таку орон сууц гэсэн утгаар орж ирж байгаа байхгүй. За өөр энэ дээр юу вэ? За энэ болохоор жука юм уу эсвэл энийг хэдүүлээ сумика гэж уншиж байна. Нэг орон гэр. Орон гэр. Суми К энийг бас сумика гэж уншиж болно. За толгойн нэр үйлчлэгүүтэй. Сумика гэж байрлах газар гэсэн үг. Байрлах газар гэсэн. За яг жукёд нь тохирж байгаа нь хариулт нь 200 шүү зэ. Жукё. За дараагийнх нь 9 нь орж ирж байна тийм ээ. За 9 нь болохоор хэдүүлээ унших юм бол сайгайны сунаиро кото wa tottemo taisetsу da гэж. За сайгай гинэ. За сайгай гэдэг нь маань болохоор байгалийн гамшиг гэсэн үг. Байгалийн гамшиг. За сунаиро гэдэг маань бас ерөнхийдөө бол айгүй хашиглагддаг нэгэн зөв тийм ээ бэлдэх гэсэн үг тийм сунаиро бэлтгэх нэгсэндээ ямар нэг юмнаас урьдчилж хангааж одоо бэлтгэхийг сунаиро гэдгээр хэлдэг байхгүй сунаиро жумби дээр орж ирдэг шүү дээ манайхан тийм жумби дээр энэний жун дээр орж ирдэг жумби дээр орж ирдэг за сунаиро гэдэг нь өөрөө бэлдэх гэсэн утгаар нь тэгээд тайс эцүү буюу одоо чухалаа гэсэн утгаараа орж ирж байна за тэгвэл энэ өөрөө юу ч биш тийм бэ гэвэл өөрөө буруу бичсэн тийм л та жүнжиро. За жүнжирийг үжинийг бол уншдаг жирүүн тустай бичигддэг. Жүнжиро гэхээр дагах, үндэслэх энэ төр гэсэн утгаар орж ирж байгаа. Тэ үндэслэх. За тотоноируудыг бас хүмүүс андуурч магадгүй. Тотоноиру гэдэг нь болохоор цэгцлэх гэсэн үг. Ямар нэг юмд тэг бэлдэж цэгцлэх манайхаа бэлдэх тотоноиру цэгцлэх за энэ бас орж ирдэг шүү хинаиру хэдүүлээ нэг хинаиру билүү хикаиру
Хикаиру. Хикаиру шүү заяа. Хикаиру зөв шүү. За энэ болохоор юу гэж байгаа юм бэ гэхээр твчих гэсэн үг. Твчих, твчих. Хикаэру. Тийм ээ. За дараагийнх нь тенкей текина рей о агете сицумэ шта гинэ. Тенкей текина рей о агете сицумэ шта. За энийг агеру гэж уншдаг манай энэ хоёрын мэдж байгаа ах тий. Агеру буюу ялангуяа рео агеру гэдэг дээр айгүйх гарч ирдэг. Одоо тий жишээ дурдах жишээ гаргаж ирэх гэсэн утга дээр гарч ирдэг. Тэгэхээр тенкей теки гэдэг нь болохоор нийтлэг энэ төр гэсэн утгатай манай хаа. Tenkei-teki гэдэг нь болохоор нийтлэг. Энэ хоёрын уншлаган дээр амар их гарч ирж байгаа энэ tenkei-teki гэдэг энэ үг. Нийтлэг. Tenkei-teki нарэ гэхээр нийтлэг. Одоо сонгодог жишээ. Тийм ээ? Сонгодог жишээ, нийтлэг жишээ. Энгийн болдог, жишг болсон жишээ гэдэг ч юм уу, тийм ээ? Ямар нэг юм жишээ татахдаа нийтлэг жишээ татхыг тенкей-теки гэж тенкей-текина гэдэг дээр айгуу орж ирдэг шүү. За тэгэхээр тенкей-теки гэдэг манай орчуулгад ингэж орчуулах нь сонгодог нийтлэг гэд орчуулж байна. Нийтлэг сонгодог. Нэгсээ хүмүүсийн айгуу сайн мэддэг гэсэн үг байна шүү дээ. Дандаа тохиолддог гэсэн утгаар орж ирж байгаа гэсэн. Зя тенкей-теки гэсэн чинь 100 хариулт нь манайхан 4 шүү. Би сая буруу хараад яачиж. Интэн шүү за. Нараа нас чиг ингэж алдуу манайхан. Би сая гэл харангуудаа дугуулцчих буруу дугуулсан биш. 4 зөв шүү заа. Энэ дундлынх нь ийм юм зөв. Tenkei. Тэг шүү дээ. 4 зөв шүү дээ. Зя. За цаашаа явъя. За цаашаага энд болохоор хэдүүлгийнх нь одоо хамт орж байгаа энэ орж байгаа үгнүүд идэх штэ. За энэ үгнүүд дээр ерөнхийдөө хэр сайн мэдж байна вэ гэдгийг шалгана. За бүр эхнийх нь 11-ийг харъя. За бумяно хитото ханусан нова и шигекини нару. Шигеки. За шигеки гэдэг үг бас энэ хоёр дээр агиух гарч ирдэг. Хэдүүлээ чэйжлээд авчих хэрэгтэй. Ши тэгээд ге ки. Шигекини нару. И шигекини. За бумян гэдэг маань болохоор салбар гэсэн үг тий. Одоо жишээ нь эдийн засгийн салбар одоо юу гэдэг ямар нэг юмны салбар тий. Бумян гэдэг тийм. Тэгэхээр нэгсэндээ өөр салбарын хүнтэй ярих нь айгуу тийм шигэки буюу одоо жишгээ гэдэг нь тийм цочрол гэсэн үг л дээ. Тийм цочроо боддог гэсэн утгаар гарч ирдэг. Тэгэхээр хэдүүлэн дээр нь орж ирдэг энэ ибуны ялта. Ибунка гэдэг дээр орж идэгтэй адилхан ибунья гэдэг буюу өөр салбар гэдэг дээр хүртэл нь и гэдэг маань орж ирдэг. И гэдэг нь өөр ямар утгатай юм бэ гэхээр одоо өөр ондоо энэ төр гэсэн утгаар орж зүгээр гэж бодчих. Ибунья буюу өөр салбарын. Ибунка дээр бас орж ирдэг шүү. Ибунка дээр бас орж ирдэг. За фуку. За фуку гэдэг маань болохоор бидний хамгийн сайн мэддэг магадгүй нөгөө дид гэдгээр орж ирж болно. Тэ дид захирал одоо юу гэдэг дид дарга гэдэг ч юм уу. За дид гэдэг дээр айгуух орж ирдэг. За энэ ура тийм. Ура гэдэг нь арт тал. За энд айгуу хаа. Арт тал. За кяку. Кяку гэдэг нь манайха эсэргээрээ гэж. Эсэргээрээ. Кякуны юу доо буюу эсэргээр нь хэлбэл энэ гэл айгуу хашиглагддаг штэ. Кяку буюу эсэргээрээ гэсэн утгаар орж ирж байна. Зя 12 нь соно мисе ва ёй шинамоно о дарарара какаку де үттэйру гэж тийм үү. За какаку гэдэг нь болохоор үн гэсэн үгтэй. Какаку. Тэгэхээр энэ дэлгүүр одоо ёй шинамоно буюу шинэ одоо сайн бараа бүтээгдэхүүнийг одоо дажгүй үнээр зардаг гэж хэлдэг шүү дээ. Нэг өстө бага үнээр зардаг. За энэ угаасаа дандаа бичигдчихдээ та нараас дэлгүүрт харж ирсэн байж магадгүй. Тей какаку тий. Тей какаку. Тей какаку. Угаасаа ингээм хамтдаа дандаа явж идэг. Энэ уйбуnya тей какаку эдгээр бүгдээр хамтдаа явж идэг юм үг байна. Зя дараагийнх нь үнтэн менкё надо тийм ээ. Үнтэн менкё надо
За энэ чинь болохоор као шашин. За энэ болохоор нөгөө нүүрний зураг гэсэн үг те као шашин би мибун шо мишо о мисэте кудасай. За юу ч байгаа юм бэ гэхээр үүнтэй менкё буюу жолооны үнэмлэх ч юм уу те гих мэтчлэн каоно шашин буюу одоо нүүрний царай одоо нүүрний царайтай нэгсэн доо цээж зураг нь байдаг. Мибун шо мишо буюу хувийн те үнэмлэхээ месите кутасай буюу харуулаарай гэж. За энэ бол угаасаа дандаа хамт явж идэг бас цүки гэдэг үгтэй дандаа хамт явж идэг. Као шашин цүки буюу нүүрний зураг орсон. Тэ? Цүки. Цүки гэдэг чинь угаасаа ингэж хамтд нь ингэж ямар нэг юмыг залгах наа гэсэн утгаар бас орж ирдэг штеп. Тэгэхээр цүки энэ болохоор хамтдаа ингэж явж идэг шүү заяа. За яг хөө энэ дэр хүмүүсийн толгой эргүүлэх анда тий. Одоо жишээ нь энэ миний фукуми багтаах фукун дээр гэдэг чинь багтах гэсэн үг шүү дээ. Тэгээ фукуму гэдэг. Има буюу одоо гэдэг хатнэр хүчийг ханз бичээд арталт нь муу залгаж хийж байгаа. Фукуму багтах гэсэн утгаар орж ирж байгаа. Фукуму багтах. Фукун дээр энэ төр гэл тэгж хэлдэг шүү дээ. За носе. За носеру гэдэг нь болохоор бас одоо дээр нь бичигдсэн, дээр нь одоо хэвлэгдсэн энэ төр гэсэн утгаар орж ирж байгаа. Носеру. Энэ бас айгүй хин тэнд гарч ирдэг носеру. За таши гэдэг маань болохоор нэмэх гэсэн үг шүү дээ. Таши нэмэх гэсэн утгаар орж ирж байгаа. Зя. За тэгээ зөвхөн хариултын зүг яах юм шин. Шашин зүг. Кав шашин зүг. За дараагийнх нь болохоор хэдүүлээ. Одоо шинэ үг чинь хэрвээ гэдгийг чинь шалгах жаа тийм ээ. За энэ ч гэсэн надад жоон хэцүү байж магадгүй гэж бодож байна. За хэдүүлээ бүрхнээс нь явъя. Мондай дүр шинэ үгээ хэдүүлээ хэр байна вэ гэдэг чинь энэ чинь санана гэсэн. За шокоба канкё но мондай ни цуите ва кайша тоно дарарара но кекка кайзен шите мораэру кото ни натта гэж. За шокоба канкё гэдэг чинь болохоор одоо ажлын ойр орчин ерөнхийдөө орчин гэсэн үг тийм үү? Ажиллах орчин гэсэн утгаар орж ирж байгаа. За ажлын байрны орчны мондай буюу асуудал. Асуудлын дадлаар кайша тоно буюу одоо компанитайгаа хамт одоо компанитайгаа хилэлцсэн гэж хэлэх гээд байна те. Хилэлцсэний үр дүнд кайзен шите мораэру котоны натта буюу сайжруулж одоо те өгөхөр болсон гэж. За кайзен гэдэг чинь угаасаа энэ гурав дээр үздэг та нар мэддэг баг. Кайзен сайжруулах гэсэн утгаар гарч ирж байгаа. За тэгвэл хэдүүлээ эхнээс нь харъя л та. За эхнийх нь хэдүүлээ энийг харъя. За энэ болохоор шүцүүган гэж уншдаг те. Шүцүүган. Шу цүү ган. За шүцүүган гэдэг нь болохоор өргөдөл гаргах гэсэн үг. Өргөдөл гаргах. Ган шүцүү гэдэг чинь угаасаа гаргах гэсэн үг шүү дээ. Энэ нэгау гэдгийн ханзаагаас хүсэх гэдгийн ханз. Тэгэхээр хүсэж байгаа юмаа гаргах буюу нэгс өргөдөл гаргах гэсэн үг байна. Шүцүүган. За гурвын та нар бас мэдчихэж магадгүй маш их ашигладаг цүүва буюу уцаар ярих гэсэн үг. Уцаар ярих. Уцаар ярих. Цүүва. За энийг харин мэддэггүй бах жүү. Хоёр удаа жүүжүү. За энэ жүүжүү гэдэг нь зүгээр өгөх авах гэсэн үг. Өгөх авах. Жүүжүү. Өгөх авах. За дараагийнх нь 14. Кошо. Энийг хэдүүлээ нэг сонсголт дээр сонсч ирсэн шүү дээ. Санаж гинөө. Кошо. Энэ болохоор хилцээр. Энэ дээр болохоор нэр үгээр орж шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ хилцээр гэж орчуулна гэсэн үг. Хилцэх биш. Хилцээр одоо хоёр талаас хилцэх тийм үү? Хилцээр тохиролцоо. Энэ хоёр үгээр гарч ирсэн шүү манайхаа. Нөгөө нэг сонсгол дээр. Тэгэхээр энийг заавал шийдээд аваарай. Кошо. Тэгэхээр нэгэсэндээ юу ч юм бэ гэхлээр одоо ажлын байрны орчны асуудлын талаар одоо компанитайгаа хилцээр хийсний үндсэн дээр сайжруулалт хийж өгөхөр болсон гэж. Котоны. За дараагийнх нь болохоор коно кикаку сейко сасеро ни wa икуцу моно кадай о шинакереба наранай гэж.
За кикаку. Соно кикаку буюу энэ төлөвлөгөөний тийм ээ кикаку энэ төлөвлөгөө эсвэл энэ оо төсөл гэсэн утгаар гарч ирж болно. Энэ төлөвлөгөө энэ төслийг сейко сасеру тамины буюу одоо амжилттай болохын тулд икуцо моно кадай буюу одоо нэлээд хідэн одоо ширхэг гэж хэлэхгүй л дээ кадайг нэлээд хідэн сорилт даалгаврыг тэггүй болохгүй. Нэгснэ хийхгүй болохгүй. Болчиход байгаа юм баггүй юу? Хийхгүй болохгүй. Тэгэхээр энэ хэдүүлээ энэ чээс ямар өгнөдтэй энэ харъя. За, кянсер. За, кянсер бол мэдээж туслахдах гэсэн үг тийм үү? За, Корея гэдэг нь болохоор давж гарах, аа хийх, биелүүлэх энэ төр гэсэн утгаар орж ирж байгаа. Давж гарах, биелүүлэх, давж гарах, Корея. Давж гарах ямар нэгэн за тэгээ жишээний даалгавар тэгээ кадаа юу Корея гэх нь 20 байх нь шүү дээ. Давж гарах, биелүүлэх гэсэн утгаар орж ирж байгаа. За катто гэдэг нь болохоор мэдээж юу илээ? Хасах, катто. Тэгээ кат гэдэг англи үгний хасах, танах энэ гэсэн утгаар орж ирж байгаа. За бурашу. За бурашу гэдэг нь үг нь болохоор өнгө оруулж засахыг хэлж байгаа. Бурашу. Өнгө оруулж засах. Ямар нэг юмыг өнгө оруулаад засахыг хэлж байгаа нь ш. Тэгэхээр зөв хариулт нь 2. Тэгэхээр Корея буюу Кадаяо Корея гэхээр юу гэсэн үг ах нь вэ? Ямар нэгэн даалгаврыг давж гарах гэсэн утгатай байх нь тийм үү? За 16. За, このカメラは小型だが、通常のモデルに比べて性能が何々いるわけではない。За энэ юу гэж байгаа юм бэхээр энэ камер нь когата гэдэг нь болохоор жижигхэн хэмжээний гэсэн үг тийм үү? Когата буюу жижигхэн хэмжээнийх боловч цүүжё буюу одоо ердийн загвартай харьцуулахад сейно буюу одоо хүчин чадал гэсэн үг. Сейно. Но гэдэг чинь уусаа чадвар энэ гэсэн үг шүү дээ манайхан тий. Ноорийнхгүй дотор орж ирдэг. Тэгээ сейно гэхээр одоо хүчин чадал нь одоо муу байх аргагүй гэж хэлдэг л байгаа юм шиг байна л да. Вакэд наа гэж ааж. Тийм байх эсгүй, тийм байх аргагүй гэсэн утгаар орж ирж байгаа. За тэгэхээр муу гэдэг үгийг хэдүүлэн чинь олно гэсэн үг, муу гэсэн үг. За эхнээс нь хэдүүлээ харъя. За эхнийх нь энэ 16 дугаар нэг нь болохоор бас маш их ашиглагддаг. Чижиму буюу чижиндэ гэж энэ дээр бол орч бичиг чинь. Чижиму буюу одоо жижигрэх тийм ээ агших гэсэн утгатай байна. Агших. Жижигхэн болох. Энийг та агших гэсэн үг. За дараагийнх нь арэру гэж юм. За энэ болохоор бас энэ хоёр дээр гарч ирдэг чэйжилжүүл зүгээр арэру гэдэг үг байна. Арэру гэдэг нь болохоор ширүүлсэх, хуурайсах. Яагаад гэвэл бидний нөгөө нэг юу арьсан дээр хүртэл арэтэ ирүү гэж яриад байдаг шүү Япончууд. Та нар анзаарч байна. Миний арьс аюу юм арэтэ ирүү. Одоо шинэ хаата сүгэ арэтэ ирүү нөө тий? Ямар арэтэ ирүү гэхээр юу гэдэг. Айгуу тийм хуурайшж байгаа, имзэгшж байгаа. Ширүүсж байгаа гэсэн утгаар орж ирж байгаа байхгүй арэру гэж. За дараагийнх нь болохоор шизүмү гэдэг үг байна тий. Шизүмү. За энийг хүмүүс мэддэг баг. Живэх гэдэг үг байна. За дараагийнх нь болохоор отору. Sorry. Отору тий. Отору тийм. Отору гэдэг маань болохоор энэ сукунай буюу жижигхэн гэдгийн ханзан дээр Сукунай буюу цөөхөн гэдгийн ханзан дээр чикара буюу хүч доор нь орж ирж байгаа. Тэгэхээр жижигхэн хүч буюу отору гэдэг маань болохоор тутах одоо ямар нэгэн юмар тутах арай одоо муу байх, бусдаагаар харьцуулахад арай муу байх, тутах чанар нь арай муу байхыг хэлж байгаа. Отот дээр гэж. Тэгэхээр хэдүүлээ бид нар ч угаасаа муу гэдэг үг л хайгаад байсан шүү дээ. Тэгэхээр дөрөв нахгүй. Тэгэхээр юу ч хэлж байгаа юм бэ гэхээр энэ камер жижигхэн боловч цүүжөөно модерн буюу одоо тийм энгийн модельтэй харьцуулахад бол чадвар нь сейно буюу одоо бүтээц тэр чадвар хүчин чадал нь бол муудад байх зүйлгүй гэж гарч ирж байна. Тийм ээ. За дараагийнх нь. За чичива шүжүцуго ишэмо одороку ходо дарарара кайфуку шта. За энэ кайфуку гэдэг үгийг чийжлээд аваарай. Кайфуку гэдэг маань болохоор одоо та нараас мэдчихэж магадгүй сайжрах энэ гэсэн утгатай шүү дээ.
Сайжрах, биеийн байдал сайжрах энэ гэсэн. Одороку. За одорокуг бас хүмүүс нөө амир ханд бичсэн байдаг болохоор жоо хаяагаад байдаг. Гэтэ энэ 3-т үздэг. Бас амархан хандд ордог. Айх биш юм аа. Гайх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аав шүжүцү буюу мис засал гэсэн үг шүү дээ. Мис заслынхаа дараа эмчиг хүртэл гайхмаар тийм хэмжээний яасан бэ? Кайфгүй штэ буюу сайжирсан гэж. Сайжирсан. За тэгэхээр хэдүүлээ гайхмаар ямар сайжрах уу те? Айгу ирс сайжирсан гэсэн үг арах гээд нь штэ тийм ээ? Ирс сайжирсан. Тэгэхээр тики теки гэдэг энэ үг зөв шүү. Тики теки. Гэки теки. Гэки теки. За би хэлэхээр жоохон ялгахдахгүй байна. Би энэ бичээд үгүй. Гэки теки. За гэки теки гэдэг нь болохоор огцом ирс гэсэн утгатай. Гэки теки. Гэки текини. Тийм ээ? Огцом ирс сайжирсан. Утгаар орж ирж байгаа. За, какубэцүү. За, бэцүү гэдээ ороод ирэхээр юм бас ойлгож иж магадгүй. Энэ какубэцүү гэж үг байдгийн. Энэ болохоор онцгойлон гэсэн үг. Какубэцүүний буюу онцгойлон тусгайлан онцгойлон гэсэн үг. Тийм ээ? За, шин кенни бас энэ хоёрт аягүй харж ирдэг. Шин кен. За, шин кенни гэдэг нь болохоор нуцтай чин сэтгэлээсээ тэг бенкёштэй ирүү. Шин кенни бенкёштэй ирүү гэж бас орж ирдэг шүү дээ. Нухацтай сэтгэлээсээ бүр юм шандаж гэсэн утгаар ирдэг. Шинкэн. За дараагийнх нь чи кёдай тий. За энэ яг кё тэгээд дай заавчлаа. Кёдай гэдэг нь болохоор асар хүчтэйгэр гэсэн үг. Уусаа энэ ч манай хүчний ханз орж ирээд тэгээд том буюу огийн ханз орж ирж байна. Тэгэхээр кёдай гэхээр асар хүчтэйгэр гэсэн утгаар ирж байна. За дараагийнх нь болохоор このシステムを利用するにはインターネットをしているパソコンが必要だ. За энэ болохоор ерөнхийдөө гайгүй хаа. Амархан багч. Сэцүзоку тий. Интернетний сэцүзоку. Сэцүзоку гэдэг үг яг интернет гэдэг үгтэй бол дандаа хамт явж идэг. Тийм болохоор чиглэлд авчаараа манайха сэцүзоку холбогдох гэсэн үг. Интернеттэй холбогдох пасокон буюу компьютер зөөврийн компьютер хэрэгтэй. Компьютер хэрэгтэй гэсэн үг. Сэцүзоку холбогдох гэсэн үг тий. За сэцүг гэдэг чинь уусаа холбох гэсэн үг. Зоку гэдэг нь болохоор өршүүлэх гэсэн үг шүү дээ тий. Цүцүгүгийн. За дараагийнх нь тэгвэл энэ бусад хандлууд ямар утгатай юм бэ гэхтэл харъя. За туу тацуу. Тоо тацуу. За туу тацуу гэдэг нь болохоор хүрэх. Уусаа энэ эхний ханз нь хүрч очих гэдэг ханз шүү дээ. Туу тацуу буюу хүрэх гэсэн үг. Хүрэх. Фузоку. За энэ бас маш их ашигладаг манайхан. Энэ ханзыг шийдлээд аваарай. Фузоку. Дагалтах гэсэн үг. Би наа чин тиймтэй дагалддаг тий. Дагалдаж ирж байгаа юм нэг гэдэг. Фузоку. Дагалдах гэсэн. За дараагийнх нь болохоор мичаку. Энэ бас энэ хоёртой гарч ирж санагдаад байна. Шинэ үгэн дээр мичаку. Нягт холбоотой гэсэн. Нягт холбоотой. Мичаку. Энэ жаана гэж шарж илаа. Нэмийг өсөө. Яагаад тоглож ирүүлээ юм цаа өөрөө. Яа. За тэгээ энэ цаашаа гэх юм бол 19 гэж орж ирж байна тийм ээ. Тэгээ өөрөө хурдан харгуугаас өмнө орж ирж штэ. Харгуугаас өмнө хурдан орж ир. За дараагийнх нь болохоор 19. За 19 нь болохоор арбайто но бошу ва сангацу мацу дэ наранарано дэ мо ообо дикимасен гэж. За би бас энийг өмнө тайлбарлаж ирсэн байж магадгүй. Хүмүүс бошуу болон ообо хоёрыг ялгадаггүй. За бошуу гэдэг нь болохоор тэр ажил авч байгаа тал нахгүй. Нийсэндээ арбайто но бошуу гэхээр цагийн ажлын одоо тий бүтгэл ажлын байрны талаас гэсэн. Бошуу штэ юм бас. Одоо ингээд цуглуулах үйл ажиллагаа гэдэг юм уу те? Надтай ирсэн үү? Тийм багшаа.
Ангиц. Ангиц Аха, болоод ажлын үйл ангид. ажиллагаа. Мгм. Аха, Үгүй яа юу? тийм болно штэ. Бошуу гэдэг чинь ерөнхийдөө бол бошуу штэ мас гэхээр одоо хүсэж шүү н одоо тий олон талаас хэрэгтэй байна шүү гэсэн утгаар. Одоо жишээ нь бид нар хамгийн их ашигладаг түрүүнтэй анкето бошуу гэдэг чинь бидэнтэй бас уншлаган дээр орж ирж байсан. Арбайто но бошуу гэхээр тэр арбайтын ажил дээр бас бошуу буюу хүн авахыг хүсэж байна гэсэн үг байхгүй. Обо гэдэг нь болохоор тэр явуулж байгаа тал нь. Тэр чинь би ажилд ормоор явал би хүсэж байгаа талыг нь обо гэж хэлж байгаа. Миний тал. Эсвэл анкет өгч байгаа хүмүүс тэрийг обо гэж хэлж байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ монголоор юу гэж орчуулах юм бэ гэхээр одоо тэгээ цагийн ажлын бүртгэл нь сан азу мацу буюу 3 сарын сүүл мацу гэдэг чинь манай сүүл гэсэн үг шүү дээ. Би юу тааштай бүр амар ингэж нэг бүрчлэн ерөөсөө ороогүй те. Нара дээдлийнхаа ийм урт байхаар энэ мацу гэсэн үг байхгүй. Мацу гэж сүүл гэсэн үг. Мацу гизүү мацу. Гизүү мацу, шүү мацу. Тийм үү? Нэн мацууд дээр хүртэл орж ирдэг. Жилийн төгсгөл гэж. Эсвэргээрээ ийм болоод ирэхээрээ нөгөөх нь эхнийх нь богинохон, хоёр дахь нь урт болоод ирэхээрээ ми буюу хараахан гэсэн үг. Миман дүүрэн биш. Өөрч митэй хараахан шийдэд явуу. Тэгэхээр ми гэд энэ болохоор хараахан гэсэн утгаар орж ирж байгаа. Хараахан. Хараахан. Тэгэхээр сангацу мацу гэхээр 3 сарын сүүл хүртэл тий юу шимэгта нөө тий шимэг хэрэг гэдэг чинь бид нар мэдж байгаа шүү дээ тий хамгийн сүүлийн авах хугацаанд байсан болохоор мо обова дикимасын буюу одоо дахиад өргөдлөө өгөх боломжгүй гэсэн утгаар гарч ирж байна тийм ээ шимэгта нөө. За тэгвэл одоо хэдүүлээ энэ үнүүдийг хамтдаа уншаад үзье л та. За тори хараа гэдэг маань болохоор одоо авч хаях энэ төр гэсэн утгатай байна. Авч хаях тори хараа. За үчи гэсүү. За үчи гэсүү гэдэг нь болохоор өгөөсгөх. Үчи гэсүү гэж өгөөсгөх гэсэн үг. За дараагийнх нь болохоор хики ханаши гэдэг нь болохоор салгах гэсэн үг. Салгах. Усан ханцаас харуул мэдэж байгаа бах те. Ихгүй буюу ингээ аваад салгах, ханаас буюу салгах, холдуулах энэ гэсэн утгаар орж ирж байгаа. За 20. За гайдо но уширо цуа гэхгүй тачига гişи цүйтэй 10-тэй ирв. За гişи. За гişи гэдэг үгүй биш шүү. Гişи чарэг гэж хэлэхгүй байна. Тийм. За ямар ч хэлсэн юу гэдэг юм бэ гэхээр гайдоно уширо буюу тэр дагуулж авч явж байгаа хүнийх нь артлаас цуа гэхгүй тачи буюу аялагчид нь олноороо одоо тий нааны цүйтэй 10-тэй ирүү буюу одоо дагалдан алхаж ийна л гэж хэлэх гээд байгаа юм л та. Тэгэхээр за үлээж да гоку. Энэ болохоор нөгөө нэг гоку гэж ус уухаар ингээд хоолойноос дуу гардаг штеп. Ус уухад шингээ юм уухад хоолноос дуу гардаг. Тэрийг гоку гэж хэлдэг. Гоку. За зороо гэдэг нь болохоор одоо хүргээрээ олуулаа явахыг хэлдэг. Хоёр нь сүргээрээ олуулаа явахыг хэлдэг. За гişи гэдэг нь болохоор шажигнах ямар нэг юм шажигнах чимээ. Шажигнах гişи гэж шажигнах ганхас чимээг хэлж байгаа. Жимээ гэдэг нь яг хоо жимээг бол амар ашиглагддаг те. Чиглэг бүчим те. Жимээ штэ гэж ярьдаг штэ амар чиглэг гараг наалдаад гэдэг. Тэр жимээ гэж хэлдэг штэ. Жимээ. За тэгэхээр энэ дээр бол зороо зүг болж байгаа юм байна л та тий. Зороо буюу орноор бүлэглэн тэгэхээр нэг гэсэндээ гайдо буюу одоо тий дагуулж явж байгаа хүчжийнх нь алдаас нь бүлэглэн хүмүүс цүйтэй буюу дагаад алдаж ийна гэж болохоор зороо буюу бүлэглэн гэсэн утгын зүг болж байгаа. За цаашаа явах бол 21 нь орж ирж байна тийм ээ. За 21 нь болохоор хэдүүлээ одоо адилхан утгатай үгийг нь юу ань гэсэн үг. Олно гэсэн үг байна тийм ээ. Чи чинь за энийг хэдүүлээ унших юм бол шоо татуу гэж уншина шүү. За шоо татуу. За шоо татуу гэдэг нь мөргөлдөх гэсэн үг шүү дээ.
энийг та энд харж ирсэн баг. За шотоцу шисоны наатэ шимата буюу мөргөлдөхөөр шахсан гэж байна. Шисоны наатэ шимата буюу мөргөлдөхөөр шахсан. Тэгэхээр энэ буцкарисо болохгүй юу те? Буцкарисо. Буцкаро. Тэ буцкаро. Буцкаро гэдэг чинь өөрөө бас ингэж мөргөх гэсэн үг шүү дээ, тэ? За шотоцу буцкаро. За очисо унах гэсэн үгтэй. Кувашисо гэдэг нь болохоор эвдрэх гэсэн утгаар орж ирж байгаа. Яборисо гэхээр урах энэ гэсэн утгаар орж ирж байгаа тийм урах шахсан. Одоо хэдүүл адилхан үгийг нь олгож шүү. За дараагийнх нь карени ва сайсан онегай шите ирүүдэс. Онегай шите ирүүдэс гэж ямар сони бичсэн юм чи? Онегай шите ирүүдэс. За карени ва тэр эрэхтэд сайсан гэж нэг уншина. Сайсан өнөөгөө штэ. Сая гэдэг чинь болохоор дахин гэсэн үг шүү дээ. Нэгсэндээ дахин гэсэн үг болчих таахгүй. Тэгэхээр дахин өнөөгөө иштэй ирүү буюу дахин гуйж ийна гэсэн утгаар орж ирж байгаа. Тэгэхээр энэ дэр шууд ойлгомжтой бах нандомо гэсэн утгатай байх юм шүү дээ. Дахин нандомо. За эцэн мөгдөн дандаа гэсэн үг. Нон нандо ка гэхээр хит удаа гэсэн үг. Нандомо гэхээр айгүй болоо гэсэн үг. Нандомо гэхээр ягуу болоо да. Нандока гэхээр хит удаа. Нэгсэндээ энээсээ арай богдохом одоо тийм их биш ахна шүү дээ. За таманы гэхээр хаяа гэсэн үг те. Бас маш их ашиг. За дараагийнх нь карега иттеру кото ва детарамеда. За энэ манайха та нар энийг сонсч ирсэн үү? Детараме. За детараме гэдэг нь болохоор хамаагүй худлаа үг хэлж байгаа. Детараме. Худлаа тэгэхээр үс болчихж байгаа юм л дээ тий. Үсөө. За варукчи. За муу хэлэх, муухай үг хэлэхтэй варукчи гэж хэлж байгаа. Үгүй ээ. За вагамама гэдэг нь болохоор ирэх дураараа тий. Дураараа өөрийнхөө гэсэн утгаар орж ирж байгаа. За жима гэдэг маань болохоор одоо их зантай эгоистэй гэд хэлжээ те. За тийм жиман гэж тийм юм хэлж байгаа. За 24. За 24-ийн энийг сумимасе о канжо онагайшимас. Энийг энэ хоёр дээр үздэг үг байна. Канжо, о канжо. Буюу тооцоогоо авъя гэж байна. Тэ? Била авъя буюу тооцоогоо авъя гэхээр кайке. О кайке онагайшимас буюу нэгэсэндээ тооцоогоо хийя гэдэгтэй. Канжо. За энэ таад хэрвээ ресторанд ч юм уу энэ тэнд тооцоо авах хэрэг гарвал бас энэ үгийг ашиглаж болно шүү. За о канжо онагашимас. Канжо. Нжо шүү. Канжо. Кайки гэдэг хүнтэй адилхан. За чумо мэдээ захиалах гэсэн үг ёяку гэдэг нь болохоор захиалга өгөх энэ дотор орж ирдэг. Захиалга гэсэн чинь хоёулаа захиалга гэсэн монголоор хичүүлэгчлээ. Чумон гэдэг нь болохоор хоол захиалга. Тийм үү? Захиалга. Ёяку гэдэг нь болохоор өмнө нь захиалга үг. Энэ болохоор хай татцу гэдэг нь болохоор хүргэлттэй хүргэлт. Хай татцу. За дараагийнх нь кё ва инуга ицумо йори савагаши. За савагаши гэж бас айгүйх энэ хоёр дээр гарч ирдэг. Савагаши гэдэг маань болохоор өмүүлж байгаа тий томоогүй байгаа тийм зүйлийг хэлдэг савагаши. Би нэг анх японд сурж байхдаа энэ үгийг яаж хэлсэн бэ гэж саваагүй гэж хэлж ирсэн. Монгол хэлэн дээр саваагүй гэдэг үг гэдэг да. Томоогүй саваагүй гэд би тэгж хэлж ирсэн байхгүй. Та бас тэгж хэлчих болно. Тэгэхээр нэгэсэндээс энэ өөрөө сая гэдэгтэй адилхан байхгүй. За тэгээд канаши гунигтай шизука намгум танаши хөгжилтэй гэж орж ирж байгаа тийм. За одоо дараагийнх нь болохоор бас энэ жоохон хэцүү хэрэв үгээ мэдэхгүй бол бүгдээрээ л яг адилхан санагдаад байдаг ийм Monday 6 руу хэдүүлээ харж ирж байна. За энийг болохоор хэдүүлээ юу гэж уншдаг юм бэ гэхээр onko гэж уншдаг. On аттакай он байгаа зү тий. Тэгээд ко ацуын ко байгаа зү тий. Onko. За onko гэдэг маань болохоор одоо дүлгөөн зантай, дүлгөөхөн зантай үнийг хэлдэг. Onko гэж. Онко гэж дүлгөөхөн зантай хүнийг хэлдэг байна. Дүлгөөхөн зантай хүнийг хэлдэг байна тийм ээ. За хэдүүдэд тэгэхээр харах юм бол онканажичива минакара айс харэтир. Шүү техник юм байна. Ерөнхийдөө бол дүлгөөхөн зантай
өвөө маань окей, аав ах маань sorry, аав ах маань одоо тийм минакара буюу бүх хүмүүсээс бүх хүмүүсээр хайрлагддаг гэсэн үг байна. За за энэ яагаад биш вэ гэж байна тийм ээ. За энэ яагаад биш вэ гэхээр энэ болохоор халуун дулаанаар угтаж авах гэдэг үг байгааз энэ халуун дулаанаар одоо угтаж авах гэдэг үг байгаа. Тэгэхээр энэ онкоч биш, энийг зүгээр ихтэл ататакай гэдгээр хэлж болно. Зүгээр л ататакай гэдгээр хэлж болно. За энэ ч гэсэн тий кото гэдэг чинь болохоор юу хувцас шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ ататакай онко нэг кото гэж хэлэхгүй байхгүй юу? Бас ататакай кото гэдгээр хэлж болно. За энэ ч гэсэн дулаахан сүп буюу дулаахан шүл гэдгийг бас л ататакай сүп гэдгээр хэлж болно. Тэгэхээр эдгээр дандаа буруу гэсэн үг тийм ээ. За нэг нь зөв. За дараагийнх нь энийг нигоро гэж уншдаг. Энийг хэдүүлээ бас нэг хийсэн санагдаад тань. Нигоро. За нигоро гэдэг нь болохоор булингартах гэсэн үг. Ус булингартах. Нигоро булингартах гэсэн үг. За тэгэхээр булингартах гэдээ ороод ирэхээр хэдүүлээ шууд харахаар угаасаа дөрөв нагааз оамэдэ кавана мисуга чаироку ниготтеру буюу булингартч байна. Булингарт тий их борооны улмаас голын ус булингарцсан байна гэсэн утгаар орчиж байгаа. Чаиро буюу боронгор. За энэ юу гэдэг нь те сото шицунай но ондо са де мадога дарарараттеро те энийг болохоор хэдүүлээ ингэж хэлэхгүй л те энийг гэсэндээ одоо энэ бол сантах гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ магадгүй көмотте ирүү гэдгээр хэлж болно. Көмотте ирүү гэдгээр хэлж болно. Тийм ээ. За комеди кураку бас көмотте ирүү те. За те бас үйлэрхэг болсон байна. гэдгээ шибараку арате инай ноdo куромага за энэ бол биш те йогорет ирүү гэдгээр хэлнэ шүү дээ. Ийм юмар хэлэхгүй шүү дээ. За тэгэхээр зөв хариулт нь дөрөв шүү. За булингартах ус булингарт. За сидай. За сидай гэдэг нь болохоор үе гэсэн үгтэй. Үе. Одоо манай үе, танаа үе гэж ярьдаг шүү дээ. Үе сидай гэдэг чинь үе гэсэн утгаар гарч ирж байна. Зя тэгэхээр хэдүүлээノゴチさんはまだ20代なので世代を取っているとは言えない.世代を取るгэж хэлэхгүй шүү дээ манайхан. 세대を取るгэдэг чинь болохоор энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа юм бол年を取っているとは言えないбуюу нас нь явж ийн, хөшин болж ийн гэж бол хэлэхгүй гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ биш гэсэн үг. Нэг нь бол биш тийм ээ. За先日のパーティーで私と同じ世代の人たちがたこさん来て、тийм ээ, таこさんいて話が盛り上がった. Тийм ээ. За юу гэж байгаа юм бэ гэхээр өчигдөр тийм ээ, өнгөрсөн өдөр эсвэл өчигдөр партийн дээр одоо надтай адилхан үе тэнгийнхэн маань айгу олуулаа байсан болохоор яриа маань айгу мори агааруу гэдэг чинь юм. Тэ айгу тийм гоё юу гэх юм мори агааруу гэдэг монголоор юу гэх вэ? Тийм халуун дулаан тий амар их яриад энэ тэнд яриад инээлтэл за тэрийг хэлж байгаа. Тэрийг мори агаар. Тэгэхээр зөв хариулт нь 2 зөв болж байгаа гэсэн. За 3-ын хэдүүл уншаад үзье л та. Аояма-санは今日は日本語の先生しているが、実は英語の先生の世代が長いгэж хэлэхгүй л дээ. Нэгсэндээ энэ хүн юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэвэл уул нь бол Аояма-сан нь одоо их баял заачаач гэсэн жицүү ба яг үнэндээ одоо тий англи зааж байгаа цаг нь урт. Хугацаа нэрээ уртаа гэж хэлэх гээд иж магадгүй тий. Тэгэхээр хугацаа гэхээр магадгүй тий кикан гэдэг ч юм уу. Кикан гэж чинь хугацаа гэсэн үг шүү дээ. За хугацаа нэрээ урт гэсэн үг. Орч ирэх үе байсан байж магадгүй. За шигото гамборо дакедэна кошуми о таношиндэ жуцэцүү ишта сэдаяо коритай. За энараа сэтгэл хангалуун гэсэн үг. Сэтгэл хангалуун жужицүү буюу сэтгэл хангалуун амьдралаар амьдрмаар байна гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр жинсээ окуритай гэж хэлнэ л дээ. Энэ дээр бол жинсээ окуритай.
За дараагийнх нь болохоор фукю те. За фукю гэдэг маань болохоор тархах гэсэн үг. Тархах фукю штэ рүү. Одоо олон нийтэд тархах, олон нийт тэр хэрэглээд одоо илүү модны болж байгаа гэх юм уу? За тийм утгаар орж иж байгаа шүү дээ. Фукю штэ рүү гэж. За хэдүүлээ тэгвэл Увасага фукю штэ рүү гэж хэлэхгүй л те. Уваса гэдэг чинь болохоор одоо дам муу яриаг л ерөнхийдөө хэлж байгаа шүү дээ, тийм ээ? Уваса. Тэгэхээр уваса гэж хэлэхгүй. Зүгээр уваса хироматте рүү буюу тархаж байна гэж бол хэлж болно. За номимонога фукю шита юун наноде гэж номимонога фукю шите рүү гэж хэлэхгүй. За Сайкин ва кейтой電話が普及しているので、家に電話を置かない家庭も多いгэж. За энэ катай гэж уншиж шүү заяа. Катай буюу гэр одоо гэр орон гэсэн утгаар орж ирж байгаа. Тэгэхээр ойр үед кейтой電話буюу утас普及しているбуюу одоо өргөн хэрэглэгдэж байгаа учраас одоо тий гэрт утас тавигдахаа болсон. Охгүй гэж тавих гэсэн үг тийм ээ. За тэгэхээр миний бодлоор бол 300 байх гэж бодож байна. 300 кейтай電話が普及している. Утас дэлгэрч байгаа. За дараагийнх нь инфлюенза가普及している. За инфлюенза普及гэж хэлдэггүй юм манайха. Энэ дээр хэдүүлээ юу гэж хэлэх байсан бэ гэвэл рюкоしている буюу тархах рюко гэж хэлдэг байна. Рюкоしているусны ганц бичээд тэгээд иккугийн ганц рюкоしている. Инфлюенза가 рюкоしているгэж хэлдэг болохоос ш фукю гэж хэлэхгүй. Фукю гэдэг маань болохоор илүү тархах хүмүүс олон нийтээр хэрэгэлдэг болох хэрэглэх энэ гэсэн утгаар орж ирж байгаа. За дараагийн шожиро. За энэ шожиро ч гэсэн айгүй харж ирдэг дээ манайхан. За шожиро гэдэг нь болохоор үүсэх, бий болох гэсэн үг. Энэ сэй гэдэг чинь угаасаа төрөх гэсэн утгатай шүү дээ. Гэтэ энэ дээр шожиро гэж уншигддаг. Энэ болохоор үүсэх, бий болох. Ялангуяа асуудал бий болох дээр айгүй ашиглагддаг. Асуудал үүсэх, асуудал бий болох. Угаасаа асуудал дээр ашигладаг болохоор автоматар муун даяа шууж идэг гэл угаасаа нийгэм зүг болчих. Тийм ээ? За тэгэхээр яагаад хоёр нь биш вэ? Батая чизу ва гюню кара шожиро гэж хэлэхгүй те юу гэдэг цукур арете ирүү. Буюу хийгддэг гэж хэлж болно шүү дээ. Цукур арете ирүү. За энэ дээр болохоор хүүхэд төрөх гэдэг дээр кодомого шожиро гэж хэлэхгүй шүү дээ. Кодомого умареро гэж хэлнэ. Ханзан адилхан мөртлөө хардлынх нь хирагана нүр умареро гэж төрөх гэсэн. За айдиага шоужина гэж хэлэхгүй л те. Одоо те айдиа гэж одоо энэ олон хүн юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэвэл санаа гарч ирэх гэж хэлэх гээд байна л да. Төрөх гарч ирэх. Шоужина гэдгээр айдиа гэж хэлэхгүй л те. Одоо жишээ нь укабугаар хийж байна. Укабу буюу хөвөх гэсэн үг шүү дээ. Ер нь бол өөрийнх нь утга нь те. Тэгэхээр толгоонд ингэж гарч ирэх санаа төрөх гэдгээр укабу хандан нь болохоор бичээд үзүүлээ заяа. Би яг тэр гэж бичгээд хэцүү байна да. Энэ укабу шүза. Яа. За одоо дүрм орж ирж байгаа. Дүрм. За дүрм дээр хэдүүлээ харах юм бол коно каре wa 15分 ареба декиру ноде yoku tsukuru. Энэ каре бол 15 минут л байх юм бол байхад л одоо тий бий болдог одоо бэлэн болдог учраас би айгүй хийж иддэгэ гэсэн тийм утга санаад хэлж байна. Тэгэхээр 15 分мо буюу 15 минут гэж хэлж байгаа учраас манайхаа мо гэж орж ирж байгаа. 200.
주거. Тэгэхээр энэ мо гэдгийг болохоор яг энийг бол энэ дүрх заадаг байхгүй юу? Ягаад энд байгааг би сайн хэлж мэдэхгүй байна. Энэ дүрхт би болохоор юу гэж заад юм бэ гэхээр нэг бол хитрхи их би те юу гэдэг би би рүү самбом номимашта. Тэгэхээр би бүхэл бүтэн 3 ширхэг пив уусан. Лонх пив уусан. Гэж одоо бүхэл бүтэн гэж өөрийнхөө хувьд их гэдэг дээр бол мог ашиглаж болдог. Эсвэл баг гэдэг дээр ашиглаж байна. Энэ дээр болохоор баг гэдэг дээр ашигласан байхгүй. 15 минутанд л буюу зөвхөн 15 минутанд гэсэн утгаар гарч ирж байгаа. За дараагийнх нь Атараши Кейта дэм чото цукай зурайн да юу нэ буюу за шинэ тий утсыг жоохон ингэ ашиглахад хэцүү байна. Цукатэ ирэба нареru юу буюу за хэрэглээд байх юм бол нареru буюу на гэж. За хэдүүлээ иманимо. За иманимо гэдэг нь болохоор ямар утгатай юм бэ гэхлээр одоохондоо шууд болох ч байгаа зүйлийг хэл. Иманимо хизээ мөдхөн. Иманимо ер нь яг хизээ мөдхөн гэж орчуулах зүгээр ах. Хизээ мөдхөн биш. Хизээ мөдхөн тэгцэлт яг монголоор орчуулахаар бүгдээр л алин сонсогдоод байна тий. За хизээ мөдхөн гэсэн үг заяа. Ёо яку гэдэг нь болохоор эцэст нь гэсэн үг. Эцэст нь ёо яку эцэст нь арай гэж тий арай гэж эцэст нь гэсэн үг. Ицүно мани. За ицүно мани энэ ч ягаад к байхгүй гэдэггүй байна. Хэрэв к байсан бол бас би зөв хариултанд байх гэж бодох байсан. К байхгүй байна. Ицүно мани гэдэг нь болохоор нэг л мэтгэд гэсэн утгаараа ирж байгаа. Гэхдээ энэ ч к алга. Тэгэхээр миний бодлоор энэ гурав нь соноо өчи. Соноо өчи. За соноо өчи гэдэг маань болохоор одоо тий яванда гэж хэвчэл орчуулж. Хэрэглээд байвал соноо өчи буюу яванда нареru юу буюу тасчна. Нареru буюу тасах гэсэн үг. За дараагийн Кеса ва небо шите шимаи шокужи о сүрү жикан као ару жикан мо накатта гэж юм тий. За өглөө хэтрүүлж унтаад хоол идэх байтугай нүрээ угаач цаг байгаагүй гэж. Хоол идэх байтугай нүрээ угаач за байгаагүй. За энэ докорока би сая яг байтугай гэж хэлсэндээ докорока гэдэг нь болохоор байтугай гэж орчуулна зүгээр тий. Жикам докорока каоарао жикам мо накатта. За това яг ие гэдэг нь болохоор гэж хэллээ ч гэсэн. Това ие. Одоо юу гэдэг юм? Одоо шива курумага суки да това ие би тий. Курумад дуртай гэж гэлээгээд би заавал үнтэй курумаа аавна гэсэн үг биш штэ гэдэг ч юм. Тийм ээ? Такай курума као вакедевана гэдэг ч юм уу тийм ээ? За това ие гэдэг нь тийм утгаар. Шика гэдэг артаа дандаа ер нь 80 авдаг. Гэтэ энэ угаасаа 80 орж ирсэн байна л да. Шика гэдэг нь болохоор шика 80 гэдэг нь болохоор тийм юм байгаа гэсэн үг тийм. Жишээ нь тамааго хитоцу шика 80 гэхээр тамааго нэг л ширхэг байна. Тэр энэ угаасаа биш. За суура гэдэг нь болохоор бүрч гэсэн утгаар орж ирнэ. Бүрч гэсэн утгаар орж ирнэ. Тэгэхээр манайха докорока буюу байтугай гэдэг энэ дөрвөн зөв шүү. За 34. За нэ кейсай гакуно репорто какета буюу за кейсай эдийн засгийн репортыг бичсэн үү гэсэн чинь музукашикатта кейто кайтаё. За одоо аюу хэцүү байсан ч гэсэн бичсэн гэж. Нэгсэндээ юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэвэл бичгийн хувьд ч те бичсэн ямар ч ч бичсэн гэж хэлэх гээд байна. Ямар ч ч бичгийн хувьд бол бичсэн гэж хэлэх гээд байна тийм үү. За хэдүүлээд бол юу ч хэлвэл зөв юу гэж. Аль нь зөв бэ гэвэл хэдүүлээ харъя те. Музукаши кэдо какеба кайта юу гэж хэлэхгүй шүү те. Какеба гэдэг чинь бичвэл гэсэн үг шүү. Бичвэл бичсэн гэж хэлэхгүй шүү. Буруу. Кайте демо кайта юу гэж. Уусаа буруу юм те. Кайте демо гэхээр бичсэн ч гэж болох гэдэг.
Kaku dake wa kaito юу буюу нэгсэндээ зүгээр бичгийн хувьд бол бичсэн гэсэн утгаар гарч ирж байна. Ямар ч тач бичгийн хувьд бичсэн гэхээр 3 зүг байхгүй. Бичгийн хувьд ч бичсэн. Kaita warini гэдэг нь болохоор бичихтэй харьцуулахад гэсэн үг. Нуусаа буруу. Warini гэж харьцуулахад гэсэн үг. Тийм ээ. За гинэ. За, Жохо гижүцү но хаттен communication no шудан ва за таюка штэ гэж чинь тийм үү. За юу гэж байгаа юм бэ гэхээр Жохо гижүцү буюу мэдээллийн технологи хаттен буюу хөгжсөний хэрээр эсвэл хөгжигдээд зэрэгцээд communication-ы шудан буюу communication хүнтэй харилцаа тогтоох шудан буюу арга хэрэгсэл нь одоо таюусей буюу таюка буюу илүү олон төрөл болсон гэсэн утгаар гарч ирж байна. Тэгэхээр гижүцүү буюу технологи хөгжигдөө зэрэгцээд communication-ы шудан ч гэсэн олон төрөл болсон гэж хэлэх гээд байна да. Тэгэхээр манайха аль нь вэ? Ни оётой бол биш. Яадгүй гэвэл ни оётой гэдэг чинь газар энэ төр заахад ашигладаг шүү дээ. Тэ? Одоо шинэ юуны юу гэдэг Монгол өрөөний оётой тэгэхээр Монголын хувьд энэ төр гэж орж ирдэг тийм үү. За гутааитэй гэдэг чинь бид нар мэдэн штэ. Хариулаад. Тийм ээ хариуд нь би тэгсний хариуд нь тэгсэн гэж хэлээд гутааитэй биш. За атаатай. Атаатай гэдэг нь болохоор тохиолдуулан ни атаатай биш. Тэгэхээр уусаа томоонаа уул чинь тий. Томоонаа өөр чинь өөрийн гэсэн хандтай ш та манайха санаж гин үү. Одоо томоонаа гэдэг нь болохоор тхийн хэрээр ингийн хэрээр хоёулаа их томоонаа хоёулаа өсөж байгаа. Нэг нь өсөж байгаа, нөгөөт нь зэрэгцээд өсөж байгаа. Тэгэхээр тхийн хэрээр гэж орж ирж байгаа учраас дөрөв зүг буюу томоонаа гэж орж ирж байгаа. За астуулаа шүү. Яа. За хаашаа нөө хомо пэйж дээ гинэ. За шүдний тэ эмчийн хом пэйж дээр юм байна. За ха мушига чисай кантанна чириоте сумимас. Тэ ха мушига маш хамо ширанай то уматтара. За ингэдэж шүү. Би тэгээ дандаа энийг ингэдэг байхгүй. Хамо ширанай то уматтара хаями за жүшин сүрөёны шимашуу гэж. За юу гэж байгаа юм бэ гэхээр те. За шүдний хорхоотой шүд жижигхэн гингүүтэй кантана чириоде сумимас. За энийг ч ингэж хэлэх гээд байгаа юм байна л да. Жижигхэн байх тусмаа эсвэл жижигхэн бол агүй амархан имчилгээгээр бол ингээд дуустгаа. Сумимас гэж дуусна гэсэн. Имчилгээний дууснаа. За хэрвээ те энэ хаа муши буюу одоо шүдний хорхой байж магадгүй гэж бодохоор эртхэн одоо шинэ үзүүлээрээ гэсэн үг гарч. За чисай учинара тийм ээ учинара гэдэг нь болохоор чисай учи нара гэхээр жижигхэн байвал жижигхэн тэр хугацаанд бол тэгээ тэр хугацаанд амжиж байгаа бол гэсэн утгаар орж ирж байна. За окей. За тэгээ цаашаа явъя. Үчи демо. За үчи демо гэдэг нь болохоор үйдч гэсэн утгаар орж ирж байна. Үйдч гэсэн. За дакенара. За дакенара гэдэг нь болохоор зөвхөн бол гэсэн. Даке демо гэдэг нь болохоор зөвхөн ч гэсэн. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээрээ жижигхэн байх тэр хугацаанд л бол энэ төр гэж хэлдэг аахгүй. Тэгэхээр энэ миний бодлоор л хүчин нараа 36 тий. Чумонда хэдэн нэлээ? 7 тий. Хүчин нараа буюу чисай үчи гэдэг чинь болохоор тэр хугацаанд гэсэн үг шүү дээ. Наара гэдэг нь болохоор хэрвээ тийм бол хэрвээ жижигхэн л бол тэгэл яаж амархан чирио буюу имчилгээгээр бол дуусна гэж тийм ээ. За дараагийнх нь болохоор
За, суизаку канでは2ヶ月前にイルカ赤ちゃんが生まれたから、来馬者が増え、非常に混雑する、あ開館時間早めることを検討しているね. 자, энэ юу гэж байгаа юм бэ гэхээр гэдэг суизаку кан буюу усан парк гэсэн үг тийм. Усан паркт 2 сарын өмнө Ирукано Акачан буюу Ирука гэж чинь болохоор дельфинийг хэлж байгаа шүү дээ. Дельфиний хүүхэд төрсөн болохоор ирэх хүмүүсийн тоо ихсээд үнэхээр одоо тий их хүнтэй байна гэсэн утгаар замбраагүй их хүнтэй болсон тул нэг цагийг эрт болохоор кенто иш дээр буюу судалж гинэ, хилцэж гинэ гэсэн утгаар гэж. Кенто буюу судалж байна, хилцэж байна гэсэн утгаар гэж. За, 本冊するようにしたとしても、гэхээр тэгсэн ч гэсэн болоод байна л да тий. Одоо нэгсэндээ хүмүүс нь ихсэн ч гэсэн бид нэр янз бүрийн шийдэл хийхгүй гэж байгаа юм шиг. Тийм болохоор миний бодлоор л 1 3 2 бур биш. Яад бол иштэй мө тууштай мороод ирчих чам. Тэгсэн ч гэсэн, ингэсэн ч гэсэн тэр хэвээрэл байна гэсэн утгаар. За тэгвэл 2 юм уу 4-ийг харъя. Йоны ишта кото кара, йоны натта кото кара. Консацу сүрү йоны ишта кото кара. Консацу сүрү йоны натта кото кара. Тэгэхээр сүрү гэдэг маань болохоор хүн өөрөө хүсэж байгаад болж байгаа зүйлийг хэлдэг штеп. Штакара сүрүүгээр бол наруу гэдэг нь болохоор тийм юм аяанда болцсон. Миний хүслээр хин нэг хүслээр биш. Тийм юм аяанда болцсон зүйлийг хэлдэг. Тэгэхээр 400 баггүй юу? Йоны натта коток. За. За 38 минут тийм. За, хотель руу гэж юм тийм ээ. За, これから西森町に行くんですか？どこか美味しい和食のお店はありませんか? За, юу гэж юм бэхээр これからүүнээс хойш за ийм нэртэй Нишимори гэдэг нэртэй хотел руу явах юм аа. Хаа нэг тийм тий ямар нэгэн газар тийм амттай вашаку буюу Япон хоолны 오미세 буюу ресторан дэлгүүр аримасенка буюу мэдхгүй биз гэж. Энэ ингэхгүй буюу хотел дээр хүн очиод асууж штэ. Фронто буюу тэр одоо тэ хариулж байгаа хүн нь Нишимори мачины дараараа Сакура ва икака дишоука? 大変人気のある店ですね. За, энэ дээр нэг байх гэдэг нь тийм Нишимори мачины энд Сакура тэрний те Сакура гэдэг газар ямар вэ? Айгуу алдартай газар байдгаа гэж хэлэх гээд байна тийм. Укагаун дэштара. Укагаимас то. Укагаа гэж уулзах гэсэн үг л тий. Тэгэхээр хинтээ уулзах гэдэг тийм ээ? Укагаун дэштара гэж хэлэхгүй л тий. Ийм үг байхгүй л тий. Энэ буруу бичсэн байна. Укагаимас то буюу уулзахад. Укагаимас гэж бас асуух гэсэн үг. Асуухад гэсэн тийм юм ихээр байхгүй. Хүндэтгэлийн хэлбэр тий. Ирашарун дэштара. Тэ? Эсвэл ирашаймас то. Ингэж хэлэх гээд байгаа юм л да. Нишимори мачид те та байгаа юм чинь Сакура ямар вэ? Та те ийм хотод байгаа юм чинь энэ хотод байдаг ийм алттай газар энэ ямар вэ? Тэгэхээр фронто буюу энэ ярьж байгаа хүнийх нь хувьд бол гэхгүй самаач одоо мэдээж тэднэртэй хүндэтгэлийн хэлбэрээр ярих хэрэгтэй. Тэгэхээр та те ирүү буюу байх гэдэг үгээрээ та байгаа юм чинь гэд гурван л болж байгаа юм байна л да. Ирашарун дэштара буюу та энэ хотод байгаа юм чинь Сакура гэдэг газар ямар вэ гэд гурван болчихоо. Ирашаймас то гэхээр сонирм болчиход байгаа сте тий.
байвал та энэ хотод байвал тийм газар ямар вэ? Тэгэхээр сонь сонсогдоод маста гэдэг. Тэгэхээр ирашарун дэштара буюу та энэ байгаа юм чинь гэсэн утгаар гарч ирж байгаа байхгүй. За 3 Танака-сан ва шиготоが忙しいらしく最近テニスクラブの練習を라라라라다. 지야, 타나카さんは ойрын үедээ тий айгүй ажилдаа байгаа юм шиг байна. Тэгээ ойрын үед теннис клубийнхаа練習 буюу одоо нэг теннис клубтэй л одоо явахгүй байгаа л гэж хэлэх гээд байгаа юм шиг байна. Тэ яа гэвэл ажилдаа байгаа юм чинь. Ясуми каненай. За ясуми каненай гэдэг нь болохоор амрах магадлалтай гэсэн. Камоширена. Ясуму камоширена гэсэн. Ер нь бол каненай гэж. Амрах магадлалтай. Гэхдээ каненай гэдэг чинь болохоор нөгөө юунд орж ирдэг вэ манайхаа. Сөрөг үр дүндээ. Тэ? Тийх магадлалтай. Одоо жишээ нь юу тийм. Тэгээд каненай ч бүр амар хатуу хэлбэрээр орж ирдэг. Байж ямар жишээ авах вэ каненай дээр? Хичээлээсээ хоцрох юм ба шалдаасаа хоцрох юм ба шалгалт өгөхгүй байх магадлалтай. Чи сөрөг үр дүн байхгүй юу? Тэгэхээр сөрөг үр дүн дээр ярих болохоор миний бодлоор энэ нэг биш байх гэж бодож байна. 3-ын үзье. Ясуму тоно котода. За ясуму тоно котода гэдэг нь болохоор амрах сурагтай. Тэ? Амрна гэсэн сутгаар орж иж. За. Гэтэ котода гэдгийг ардаас дахиад котта авчих юм байх та энэ чинээс. Сони тийм. Яа энэ даа хамтд бичсэн маань бол. За биш ах. Ясумуны чигайна. Буюу амархаас гарцаагүй. Амарч байхаас амархаас гарцах амарханд гарцаагүй ч хэлж байгаа. Чигайна. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ Танака-сан ойр үедээ ажил нь айгу завгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр ойр үед теннис клубийнхаа дээр練習буюу тавталганд амархаас гарцаг үйлчлэх нь зөв гэж бодож байна уу? Ясумины чигайна. Эсвэл ясуми гачида. Ясуми гачи гэдэг нь болохоор амрах хандлагатай юм л бол амарчих гээд байгаа гэсэн утгаар гэж ярьж байгаа. Гачи гэдэг чинь. Манай миний энэ хоёрыг мэдж байгаа хэ бид нар хамгийн ихэнд болж үзсэн шүү дээ. Амрах хандлагатай. Тэгэхээр хоёр дахь байхгүй ясуми гачи. Тэ? Амрах хандлагатай юм л бол амарчих гээд байгаа гэсэн утгаар гэж ярьж байгаа. Үйл үгийн мас хэлбэр аваад масын татаж аваад гачи залгаж байгаа тий. За доотлих нь Каттеиру Иноが最近よくしゃっくりをする。心配になって病院で聞いてみたら1時間以上続く場合は検査した方がいいがすぐに止まるならと言われた. За Каттеиру Ино за миний тижээж байгаа нохоо маань сүүлийн үед ойрхон одоо тий шаккури гэж манайхаа зогсох гэсэн. Нэг бид нар зогсдог штэ заримдаа. Гэж зогсоод идэг штэ. Тэр чинь шаккури гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр манай нохоо хоёрууд аягүй зогсох тий зогсоод байгаа. Тэгээ шинпайны нааттай буюу санаа зовоод эмнэлгээс асуугаад үзсэн чинь нэг цагаас илүү тасралтгүй гэсэн үг тий. Тасралтгүй одоо үржлээд байвал шинжилгээнд оруулсан дээрээ. Сүүгний томоор нараа буюу шууд тийгээд одоо зогсож байгаад болоод байвал магадгүй зүгээр гэж хэлүүлсэн юм биш тоо яа зүгээр гэж хэлүүлсэн ба. За хэдүүл ихнээс нь үзье. Тийм ээ? Ихнээс нь үзье. Шинпай шинакереба наранай. Санаа зовхгүй бол болохгүй. Тэгэхээр худлаалах гээд байна тий. Яагаад гэвэл нэг цагаас илүү бол санаа зовоо. Гэхдээ орж ирж байгаа шүү дээ. Гэхдээ шууд зүгээр болчихчихвэл хэрэггүй гэж хэлэх гэдэг. Санаа зовох хэрэггүй. Тэгэхээр нэг нь буруу гэсэн үг. Хоёр нь шинпай шинай демонай. За шинпай шинай демонай гэхээс санаа зовж байгаа гэсэн үг биш ээ гэсэн. Шинпай шинай демонай. Санаа зовж байгаа ч гэсэн үг биш л. Санаа зовхгүй байгаа ч гэсэн үг биш л гэсэн болчих жоохгүй. Тэгэхээр хоёр нь биш. Болчих юм биш. За шинпай сүрүү вакэдеванай. Санаа тий санаа зовоод байх хэрэг биш тий. Вакэдеванай. Санаа зовох хэрэггүй. Шинпай сүрүү кутованай. Буюу
санаа зовох шаардлагагүй. Готова най. Шинпай сүрэг готова най. Санаа зовох шаардлагагүй гэж орж идэг. Готова най юм шүү заяа. Вакедева най гэдэг нь болохоор санаа зовоод байх хэрэг биш гэсэн утгатай. Санаа зовж байгаа гэсэн үг биш гэсэн ерөнхийдөө утгатай орж ирлээ 3 буруу. Шинпай сүрэг готова най буюу санаа зовох хэрэггүй гэсэн үг. Готова най. Энэ айгу хашиглагддаг шүү. Бас готова най гэдэг үгтэйгээ. Шинпай сүрэг готова най юу? Санаа зовох зүйл байхгүй шүү дээ. Тэгж айгу хашиглагддаг. За 41. 私が教えている経営学の講義では、去年から毎回学生に講義の感想や質問を書いて、そこから気づかされることも多いからだ. За, юу гэж байгаа юм гэхээр миний зааж байгаа тийм ээ одоо эдийн засгийн лекцэн дээр去年からбуюу өмнөх жилээс жил болгон одоо сурагч нараас тэр коги буюу лекцнийхаа кансо буюу сэтгэгдэл асуултыг нь болохоор бичүүлж авч байгаа тийм ээ. Тэгээ тэнчэнээс одоо тий би өөрөө анзаараагүй зүйлүүд ч гэсэн байдаг болохоор гинэ. Тэгээд л харъя. Кайте дааштай мураа котоны штэрүү. Кайте дааштай мураа котого ару. Тийм тохиолдол ч гэсэн байдаг гэж байна. Энд дээр тэр юу гэлээ? Өмнөх жилээс эхлээд хийгдэж байгаа гэсэн шүү дээ. Өмнөх жилээс эхлээд хийгдэж байгаа. Тэгэхээр тийм тохиолдол байгаа гэж хэлэхгүй л дээ. Дааштай агеру котоны штэрүү. Дааштай агеру гэдэг чинь болохоор өгөх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр кайте дааштай агеру гэхээр багш нь даралсан сурагчтай өгөх юм шиг сонсогдох гээд шүү дээ. Буруу гэсэн. Агеру котогару гэж хэлэхгүй. Тэгэхээр нэг нь л автомат гэж. Дааштай мураа котоны штэрүү буюу бичүүлж авах. Багш нь сурагчнаараа бичүүлж авах хар котоны штэрүү буюу одоо бичүүлж авах хөвшин тогтсон. Тийч бид нэр одоо хөвшин тогтуулж байгаа гэсэн утгаар уншиж. За 42 нь нэ тайхан корэгараа ику нэ тайхан корэгараа ику тера кенгаку сuru ni wa дарарарараだよガイドブックここに書いてある。本当だ今から予約できるか電話して聞いてみようか. За энэ ойлгоч байгаа ха тий. Хөө их зүй юм боллоо шүү. Үнээс хойш тий явах отера маань кенгаку сuru ni wa буюу орч үзэхийн тулд тэр шаардлагатай юм биш үү гэж энэ хэлж ах шиг байна тий. Тэгээ гайд бук буюу одоо тэр гайд бук дээр нь ижи бичсэн байна. Нөгөө тийм биш үү? Одоо ингээд захиалга хийж болох юм уу? Уцаар асуугаад үзье гэж. За, кенгаку сuru ni wa yoyaku shinai to ikenai mitai da. Тэг шууд л энэ л л та тий. Тэхгүй болохгүй. Yoyaku shinai to ikenai. Захиалга өгөхгүй бол болохгүй юм шиг байна. Тэгэхээр бас нэг нь л шууд зөв сонсогдож байна. Хоёр нь yoyaku shinai to ikenai хазу. Захиалга хийхгүй бол болохгүй байх ёстой. Биш. Yoyaku ishitaku naru mitai. Захиалга өгмөр санагдж байгаа юм шиг. Yoyaku ishitaku naru mitai. Захиалга өгмөр санагдж байгаа юм шиг байна. За энэ биш. Yoyaku ishitaku naru хазу. За захиалга өгмөр санагдах ёстой гэсэн. Ийм биш. Тэгэхээр угаасаа нэгэн зүг болж байгаа гэсэн. За гайваа энэ нэг тийм хэцүү надад дөрөв мөртөөс харагдахгүй байна. Би танд энэ 3 заажсэн дүрмүүд энэ дээр орж ирсэн бах юм. За 43 хэдүүл харъя. За одоо энэ магадгүй хамгийн хэцүү нь тий байж магадгүй тий. За 43. За この歌を聴くことだ. 彼はカラオケに行くと必ずこの歌を歌っていた. За шууд Кику гингүүтэй табини гэж орж ирэн л та. Кику табини буюу сонсох бүрт гэсэн. Кику табини буюу сонсох бүрт, сонсох болгонд энэ табиныг бас би энэ 3 дээр зааж ирсэн юм байна. Та нар хэрвээ эднэрийг бүр дэлгэрэнгүй тайлбарлах юм бол үзмээр байвал YouTube-ийн бичлэгээс үзэж болно. Esquire-аас үзээрэй. За энэ 3-ын дүрм дотор байгаа. Тэгэх бүрт, ингэх бүрт гэсэн үг.
Энэ гэхдээ зүгээр өдөр тутмын хийдэг хэдүүлгэнийх нь шүчүүд угаахтаа тэгдэг юу гэдэг өглөө босох болгондоо тэгдэг гэж өдөр тутмын ярин дээр хашаалддаггүй. Одоо шин би Япон явах болгондоо найзтай бэлэг авчирдаг. Юу гэдэг би тэ тийм нэг хийдэггүй мөртлөө данд тэгэх болгондоо хийдэг зүйлийг ашиглахдаа энэ табины ашигладаг. Тэрний уртлынх нь үйл үг нь одоо үйл үгийн үндсэн хэлбэр байдаг байхгүй. Тэгэхээр коно кико утао кико табины буюу энэ үг сонсох болгондоо яадаг байх вэ? Коко жидай но юужин но омоидасу. Кико табини омоидасуのはбуюу одоо хамгийн их бодогддог нь гэсэн үг. Омоидасуのは高校時代の友人のことだбуюу би ахлах ангийнхаа найзаагаа дандаа боддгоо гэж сонсох болгоно. Тэгэхээр табины омоидасуのбуюу дандаа сонсогддог, дандаа бодогддог нь гэсэн утгаараа 3 2 1 4 болчихж байгаа гэсэн. За дараагийнх нь кино өчигдөр アルバイト遅刻しそうだったので結局遅刻してしまった. буюу кино өчигдөр а르바이트 буюу одоо тийм цагийн ажлаасаа яг хоцорхоо шахсан болохоор нэг юм хийсэн байж тээ. Тэгсэн чинь эцэстээ хоцорсон гэж. За тэгэхээр хэдүүлээ харъя. Чикоку шисодатта но де окей. Энэ нь тийм исогото омоте буюу хурдлыг гэж бодоод тийм хурдлыг гэж бодоод такшоны нотаараа буюу таксинд суусан чинь мичига жутай ште ита сейдэ буюу зам бүглэрсэн байсан, түжрээтэй байсны учраас каэте жикканга какари буюу эсэргээрээ каэте гэж эсэргээрээ гэсэн үг тийм эсэргээрээ цаг агиух ороод тэгэд кекёку чикоку иште шимата гэж. Тэгэхээр каэте гэдэг нь эсэргээрээ гэсэн. Эсэргээрээ тэгсэн гэсэн утгаараа хоёр нь зүг болчих. Окей. Хоёр нь энэ та нарын дөрвийн шин шалгаж байгаа юм байна. Тэгэхээр дөрвөн зүг болчих юм. Одон дээр дөрөв гарч ирж байгаа гэсэн. Тийм ээ. За дараагийнх нь райгэцүү кеккон сүрү юужини кеккон шики но спичи о таномарета. 大勢の前で話すのは引き受けることにした. За дараа сард найзынхаа хормын ёслол дээр спич тавихаар болсон гэж. Спич тавихаар болоод тэгж хуулсан. Одоо хүмүүсийн ОЗ гэдэг нь олон хүмүүсийн дунд урд гэсэн. Олон хүмүүсийн урд одоо ярих нь悩んだのだがокей. Ярих нь хүн ямар байна гэж хэлэх үү те? Анаас нөгөө боо ярихдаа муу болохоор негатив буюу дургу гэж хэлнэ штэ. Дөрөв те. Муу байгаа юм чи яах юм? Муу болохоор айгу хэцүү байдалд орсон гэж. Наяндаа буюу айгу хэцүү байдалд орсон ч гэсэн дууштай муу то иваретем буюу юу ч болж исэн та яасан ч байсан спич тавь гэж буюу дооштой муу гэж хэлсэн байна шүү дээ. Дооштой муу гэж хэлүүлээд нэг хики үкирүү котоны шта буюу нэг хийхээр болсон гэсэн үг гарч ирж байна. Тийм ээ? За дараагийн 46. За сенжицу Seiji Kano Ashi no hatsugen wa amari ni musekinda. Тоо за энэс дээр энэ хоёрын дүрм гарч ирж байна да. За өмнөх өдрүүдийн Сейжика буюу улс төрийн хүний А гэдэг хүний одоо тий яриаг амарины мусикийн буюу хитрхи хариуцлагагүй байсан гэж. Хитрхи хариуцлагагүй байсан. Зя тэгээд
上で、発言しなければならなかった自分の立場をよく考えた. За, окей. Нэгийг эхлээд 세지카 도시대노 гэж хэлэх баг. За, улс төрийн тий улс төрч хүний хувьд 세지카 도시대노 지분의立場を 요코考えた буюу дөрөв тий өөрийнхөө байр сууриас илүү одоо бодож үзсний үндсэн дээр буюу энэ хоёрын дүр марж ирж шүү манайха хоёр нь орж ирж байна. Үедээ хацугийн шинэ керба нарана ката буюу одоо ярахаас өөр аргагүй байсан. Үг хэлхээс өөр аргагүй байсан гэж бодож байна гэд гурван зүг. Гурван ингэж орж ирээ. Тэгээд зөв хариулт нь болохоор тэр хоёрыг харж ин тэ хоёрын зөв хариулт гэж байна. Тэгэхээр үедээ гэдэг нь болохоор тэгцсэний үндсэн дээр тэ гэж орж ирж байгаа. За дараагийнх нь нэг мессеж цаг болцсон биз дээ. За дуусгая. За энийг ирүүлээд хичээд дуусгая. Шокужи я суйми надо но сейгацу шүүкан wa ichido arete shimau to дараараага тайсэцүүда гинэ. За юу гэж байгаа юм бэ гэхлээр шокужи я за хоол болон нойрны тий нойр гих мэтчлэн сегацу шүүкан буюу амьдралын хэм маяг маань ичидо мидарете буюу мидареру гэдэг нь болохоор алдагдах гэсэн. Мидарете шимавд буюу нэг л удаа ингээ алдагдчих юм бол тэгээд дараараагаа тайс хэцүү даа гинэ. За юу чин дээр юу харж ич. Кисоко таташи сегацу. За мэдээж одоо тий айгуу сайн амьдралын хэм маяг. Модосо тооч юм буюу буцаач гэсэн. Фуданкара ишоку сүрэг хотоога буюу одоо энгийн үедээ ч гэсэн ишоку буюу данд тэрийг мэдрэх гэсэн утгаар орж ирж байгаа. Тэгээ наканака модосенай нод буюу яасан ч буцахгүй болохоор гинэ. За миний бодлоор бол тийм ээ. Нэг алдагдчих юм бол одоо буцаач гэсэн. Модосо тооч юм буюу буцаач гэсэн наканака модосенай нод буюу яасан ч одоо буцахгүй болохоор кисоку энэ юм байна. Фудангара ишоку сүрэг хотоога тийм ээ. За энгийн үедээ ч гэсэн тийм ишоку сүрэг буюу одоо мэдэх өөрөө дандаа санаж явах нь кисоку тадаши сегацу гэж та ога кисоку тадаши сегацу ога гэж үгс үг. Нэгээс нь эхлээд 1 2 4 3 юм шүү. Үгүй. Нэгээс эхлээд кисоку тадаши сегацу модосе дооште мо гэдэг. Кисоку тадаши сегацу модосо дооште мо наканака модосенай ноде фудангара ишоку сүрэг хотоога тайс хэцүү да. Тийм ээ. нэг хоёр гаа болоод ахаа гэсэн. Харин тэ хоёр гаа болоод ах юм. Харин тий. Энэ ийм алдаатай байна гэж байх уу? Энд чинь монда хідэн нэлээ? 8 тийм. Түлээч. Ялцвал дээс эхэлж чадсан. Окей, тийм ээ. Юу юм бэ? Кисоку тадаши сегацу модосо тоште мо наканака модосенай ноде фудангара ишоку сүрэг хотоога тайсцтай. Ялцгүй энэ л зөв юм байна. Энэ харин гал болоод байна тийм. Хэвлэлтэй одоо алдаа байж магадгүй гэж бодож байна. Тэгээ хоёр гал болоод байгаа юм бол ялцгүй энэ гэхдээ зөв юм байна шүү за. За ингээд дуслаа. Хамгийн хэцүүг нь би үлдээчих шиг боллоо. Уучлаарай. Яг хоо энэ дээр хэдүүлээ яаж харах юм бэ гэвэл энэ дээр юу вэ?
48 юм уу те? Ерөнхийдөө бол өмнөх өгүүлбэр нь нэмэх юмны талаар яриад яг холбоо хүүгнийх нь ардаас асах юм орж ивэл энэ ч угаасаа шикаши, демо гих мэтлэн тиймэрхүү утгатай л үгнүүд орж байгаа. Гэхдээ гэсэн. Тийм ээ. Тэгээд тиймэрхүү юмнуудыг та хэд аягүй сайн харуулж байгаа шүү дээ энд угаасаа. Тэгээ эсвэл тийм учраас шалтгааныг нь эхлээд бичээд тэгээд эн чинь болохоор учраас гэдэг үгийг нь оруулаад тэгээ эн чинь болохоор үр дүн гарч иж байгаа. Тэгсэн учраас тэгсэн ингэсэн гэдэг үр дүн дандаа орж иж байгаа. Энэ сайн одоо нагаре буюу нагарыг нь аягүй сайн ойлгочвол зүгээр ах гэж бодож байна. Тэгвэл гайгүй хаа гэж бодож чинь шүү. За. Хэдүүл энийг хийх юм бол дахиад борж худалч хүн 30 минут болох юм байна. Тэгэхээр хэдүүл ингээд дуусгая би дараа нь зөв хичээлтэй учраас та энийг энэ дээр нэг сайхан ажиллаад үзээрэй. За ингээд өнөөдөр бол нэг бүрчлэг хэдүүлээ ажиллалаа.